Музаны 12 сар буюу хамгийн хүчрхэг 12 чөтгөрийн нүдэнд тэдний хүчний дарааллыг илтгэсэн тоо болон дээд доод гэсэн үгнүүд байдаг. Гэхдээ тухайн чөтгөрөөс хамаараад тоо болон үсгнийх нь байр өөр өөр байдгийг та нар мэдэх үү? Жишээ нь Акказагийн дээд сар гэсэн бичиг нь баруун нүдэнд нь, харин 3 гэсэн тоон зүүн нүдэнд нь байхад дээд сар 2 доомагийнх яг эсрэгээрээ баруун нүдэнд нь тоо, зүүн нүдэнд нь дээд сар гэж бичигдсэн байдаг. Япон үзэгчид энийг юу гэж дүгнэдэг вэ гэхээр музаныг дуртай чөтгөр болон дургүй чөтгөрөө ингэж ялгаж тэмдэглэдэг гэж үздэг юм байлээ. Тэг яг бодоод хараад үзэхээр бүр яг л байлээ. Анимен зохиолч Готоге Коёхару өөрийн албан ёсны пенүүдэд зориулж гаргасан пен бук гэд байдаг байхгүй юу? Тэрэн дээр музан дээд саруудыг юу гэж боддог вэ гэсэн хэсэг байдаг. Тэгээ тэрнтэй уялдуулаад аним дээр гардаг үйл явдал үгнүүдийг нь бодоод үзэхэд энэ таамаг бол ер нь л баг 100% таарж байгаа. Тэгэхээр дээд саруудаас эхлээд хараад явчих заяа. Дээд сарны 6 Даки болон Гётаро. Дакигийн дээд сар гэсэн бичиг нь зүүн нүдэндээ, тоон харин баруун нүдэндээ байна. Харин Гётарогийн эсрэгээрээ зүүн нүдэндээ тоон, дээд сар гэсэн бичиг нь баруун нүдэндээ. Тэгвэл музан аним дээрээ Дакид маш сайн ханддаг тийм ээ. Бараг хайртай муура ихлүүлж байгаа юм шиг л өөр дээрээ хитүүлээд эрхлүүлээд идэв штэ. Эхлээд пен бук дээр болохоор зэрэг музан Гётарог өөрт нь таалагддаг, харин Дакиг толгоон муутай хүүхэд чиг гэж тэмдэглэсэн байдаг. Гётаро Даки хоёрыг ялагсны дараа музан дээд саруудыг цуглуулад Гётаро өгсөн Даки араас нь татсан хөлнөөс нь зүгтсэн гэл ерөөхдөө Дакигийн буруу гэж хэлдэг штэ. Тэгэхээр угаасаа тэр Дакид сайн ханддаг хэсэг ч гэсэн Дакид найдсандаа биш, угаасаа анханасаа л Гётарод найдаж даалгавар өгч байсан үг болж байгаа. Тэгэхээр музан дуртай чөтгөрүүдээ Гётаро шиг зүүн нүдэнд нь тоог нь, харин баруун нүдэнд нь дээд сар гэж бичдэг болж таарна. Харин дургүй чөтгөрүүдтэй Даки шиг яг эсрэгээр нь өгдөг гэсэн үг. Дараагийнх нь дээд сар 5 Гёкко. Гёккогийн нүдэн дээр доороо болохоор баруун зүүн гэж ялгах боломжгүй. Гэхдээ пенбук дээр Гёккогийн хийдэг ваарнууд нь өндөр үнээр зарагддаг болохоор музан ерөнхийдөө Гёккод дуртай байдаг гэж тэмдэглэсэн байна лээ. Музан нарны гэрлийг давахын тулд маш их судалгаа хийдэг. Тэрэнд нь ч гэсэн их хэмжээний мөнгө ордог болохоор Гёккогийн ваарнуудыг өндөр үнээр зарж тэрэндээ нэмэр болгодог юм байна лээ. Дээд сар 4 Хантенгу. Пенбук дээр хаяа уурыг нь хүргдэгч дуртайч биш, дургуйч биш, дум зэрэг гэж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ одоо Хантенгу дээр баг нүдний таамаглал батлагдсан заяа. Хантенгу хуваагдах үед хуваагдсан хэсгүүдийн нүднүүдийнх нь тоо өсөх нь бас өөр байдаг. Хувилбар бүр нь хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг штеп. Жишээ нь Секидо болохоор уур хилэн, Караку болохоор зугаа цэнгэл таашаалыг төлөөлдөг. Тэгвэл Караку буюу таашаал болон Ороги буюу баяр баясгалуудын тоон баруунда, зүүн нүдэндээ харин дээд сар гэсэн бичгэн байдаг. Үнэхээр музаны дургуй чөтгөрүүд гэсэн үг. Учир нь таашаал, баяр баясгал зэрэг эерэг талын сэтгэл хөдлөлүүдэд музан мэдээж дургуй байх нь тодорхой. Харин Секидо буюу уур хилэн, Айзэцу буюу ууга шүү. Тэгээд сүүлийн хувирал болох 100 хактен нарын нүд нь музаны дуртай тэмдэглэгээтэй таарч байгаа юм. Муу зан чанарыг илтгэж байгаа хувилбарууд нь музан бүгдэнд нь дуртай. Харин сайн зан чанарыг илтгэж байгаад нь дургуй гэсэн үг. Яг л музан шиг байгааз. Дээд сар 3 Аказа. Пен номон дээрээ Аказаг музаны хувьд сайн ажилтдаг болохоор дуртай гэж тэмдэглэсэн байдаг. Үүний дагуу музаны дуртай чөтгөрүүдийн адил зүүн талдаа тоон, баруун талдаа дээд сар гэсэн бичгийг оноосон байна. Хамгийн их зарж хамгийн их ажилтааг үйлддэг ч гэсэн хамгийн их загиндаг. Борхимо Аказа. Дээд сар 2 Дома. Пенбук дээр музаныг Домод дургүй гэж тэмдэглэсэн байдаг. Угаасаа илтэй байдаг л да. Олон хүүхдээ тэгснээ үнэндээ музанаас айдаггүй, сэтгэл хөдлөлгүй байж сэтгэл хөдлөлтэй юм шиг жүжиглдэг ч гэждээ Дома ер нь юу ч мэдэрдэггүй ч гэсэн юм мэдэрдэг юм шиг л яг байдаг нь музаны уурыг маш их хүргэдэг. Дома яалцч хүчтэй бүр дээд сарны 2-т бичигддэг болохоор л музан бүр тийсээ Домаг амьд ойлгодог баг. Үндэ бол бүр алчмаар л санагддаг баха. Дээд сар 1 Кокушибо. Бас л дургүй чөтгөрийн байршилтай байна. Музаны хамгийн хүчрэг чөтгөр. Дээр нь музаны даалгавруудыг төгс гүйцэлдүүлдэг. Ингээд болохоор уул нь дуртай байх хэвээр. Дээр нэмээд пенбук дээрээ ч гэсэн дургүй гээгүй бизнесийн хамтрагчаа гэж боддог гэж бичсэн байдаг. Гэхдээ л нүдэн дээрх байрлал нь музаны дургүй чөтгөрийг илэрхийлж байна. Гэхдээ бодоод үзвэл анханасаа Кокушибо ч хүн байхдаа музаны дайсан буюу чөтгөрийн ангууч байсан штэ. Дээр нэмээд Зүгикүний Ёричитэй хамааралтай нэгэн. Ингээд бодохоор дуртай байх аргагүй юм байна л дээ. Дээд сарны 1 Кокушибо, дээд сарны 2 Дома. Аль алинд нь музан дургуй ч гэсэн яалтчгүй энэ хоёр хүч ирхэг. Гэхдээ хүч гэдэг дээр Кокушибо хэд хүчтэй учраас бас музан дургуй гэдэг байж магадгүй. Уул нь ингээнээр бодоход мэдээж хүчтэй л байвал музан ташигтай шүү дээ. Өөрийнх нь доотлын чөтгөрүүд хүчтэй байвал илүү олон чөтгөрийн ангуучдыг агнахад амар болно, даалгавар өгөхөд амар болно.
Гэхдээ яг үндэ бас хүчтэй чөтгөрүүд олноороо нийлэх юм бол бас урвах магадлалтай гэж үздэг гэж магадгүй. Тийм болохоор нэг чөтгөрийг бүр ингээд хэд өөрөөс нь илүү хүчтэй болохыг музаан зөвшөөрдөг байхаа. Харин доод сарнуудын хувьд бүгд музааны дургүй тэмдэглэгээтэй байдаг. Ялцчгүй доод сар болон дээд сарнуудын хооронд хүчний ялгаа бүр арай л их л дээ. 12 сар гэж нэрлэдэг ч гэсэн ерөнхийдөө арай л их хүчний ялгаатай те. Доод сарны 1, дээд сарны 6-2-ын хүчний ялгаа бүр арай л асар их нас. Мэдээж бүгд сул дорой учраас музаан дургүй учраас бүгдийг нь зүгээр л алчдаг. Гэхдээ рүүийн хувьд музаан бүр чөтгөрүүдийг нийлж бөөгнөрч явахыг нь хатуу хориглдог мөртлөө рүүийг бүр гэр бүлтэй болохыг нь зөвшөөрсөн байдаг шүү дээ нэг овууланд. Тэгэхээр арай онцгойлон авч үздэг дуртай юм уу гэж бодсон чинь бас л дургуй тэмдэглэгээ тавьсан байсан. Тэгэхээр яалчгүй доод сар болохоор хүч муу гэд дургуйлуулалтай. Харин доод сарууд дундаас өмнөх доод сар байсан Кёгаийг ганцаарнг нь бусдаас нь өөр музаан дуртай гэсэн тэмдэглэгээр тавьсан байгаа байхгүй юу? Эсрэг нүдэндээ тэмдэгтэй. Хүч дутамгаасаа болоод 12 сарнаас хүртэл хасагдсан байхад музаан яагаад дуртай байна гэж. Гэхдээ өшөө илүү хүн идэж илүү хүчтэй болж чадахгүй байхад нь амьд үлдээснийг нь бодохоор яалтчгүй дуртай байсан баг л та. Тэрнээс биш бараг л хэрэггүй амт ингээл алуул ална штэ. Миний бодлоор Накимегийн чадвараас болоод музаан Накимед дуртай байдаг штэ. Пенбук дээр ч гэсэн ашигтай амар болохоор Накиме дуртай байдаг гэж тэмдэглэсэн байдаг. Нашрамт хэлэхэд Накиме нэг нүдтэй болохоор нөгөө баруун зүүнээр нь ялах боломжгүй. Гэхдээ Пенбук дээр угаасаа дуртай байдаг гэсэн болохоор дуртай гэдгээр авчна. Эндээс авч үзэхээр Кёгагийн чадвар чинь бараг Накимегийн чадварын муужруулсан муу хувилбар нь шүү дээ. Нөгөө өрөөнд дэх юмнуудын байршлыг солиод дээр доор нь оруулаад идэг. Накиме болохоор зэрэг бүр хязгааргүй цайзыг тэр чигээр нь өөрчилдөг дөө. Музаан магадгүй Кёгаийг илүү хүчтэй болох юм бол Накиме шиг хэмжээнд чадвараа хөгжүүлж чадна гэж найддаг байсан байж магадгүй. Тэгэхээр музаан бүх доод сар болон Кокшибо, Дома, Даки дургүй. Харин Аказа, Гюторо, Кёко нарт дуртай. Хантенгүүд бол яг хуу дуртай дургүй хоёрын хооронд яах вэ гэж боддог. Ингээд харахаар ер нь маш байж болох таамаг байгаа биз. Сонирхолтой санагдсан болохоор ингээд оруулчлаа. Энэ үндсэн таамгийг нь бол мэдээж би гаргаагүй. Япон пенүүдийн дунд яригддаг таамаг болохоор энэ чинь ингээд орууллаа. Сонирхолтой байж магадгүй гэд. Зарим өөрийнхөө таамаглалуудыг юмнуудыг бас нэмээд найруулсан гэсэн үг шүү. За тэгэхээр subscribe дараад үзээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.